Сайн бацхан уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа та бүхэндээ танилцуулах бэлэн болоод байна. За, өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний хөндлөж явдаг, хайрлаж явдаг ах маань өнөөдөр миний урилгыг хүлээж аваад надтай сайхан хууч хөргөөд бэлэн болсон байна. За, манай өнөөдрийн зочин Red Falcons MC клубын одоо үүсгэн байгуулагч, номад, зураач, татуу мастер Тэгшвэр ах маань өнөөдөр минь авлаа. За тэгшээхаа улзаг уудсан байж шүү. Харин тийм баг жил 2 жил болов уу. Тий, сайхан хаварж байна уу? Сайхан. Одоо дулаараад эд нөгөө явдаг дээр мөрөлгөө гаргачаал бэлдээл байж байна. Аялалтаа бэлдээл. Арчаал зүлгээл байж зүлгээл тий. Нөгөө аяг шиг моторын засчихсан чи хажуугаар нь арчаад идэг. Аяга байж л тагч зүгээр юм хий зэглээ арчаад идэг шиг. Тэр шиг л. За тэгшээ ахт хоёр одоо ярих сэдв бол тодорхой. Мэдээж хэрэг чопорчдын тухай ярина, Red Festival-ийн тухай ярина. За мэдээж хэрэг шахын бас унган мэрэгжил болох зураач, татуу мастерын талаар бас нэг жоох ярьчмаар байна. Хим ярих нь. Харин тэгээд сая өнгөрсөн 7 хоногт таад маань Дархан хотын захиргаатай гарын үсэг зураад гэрэл байгуулчих шиг боллоо. Тэглээ. Одоо 3 дахь жилдээ Red Fest одоо наадмаа зохион байгуулагч байна. Тэгээд одоо миний мэдхийн одоо эн чинь Дарханд 2 дахь болж. Тий, одоо нодлон болсон. Тэгээ энэ жил хийхээр бас дөнгөж. Яагаад Дарханд сонгодгийг? Дархан чинь одоо яг замын гол болчиход байна шүү дээ. Одоо жишээлбэл Оросын холбооны улсаас аялагчд орж ирэхлээр яг замд. Тэгээд Дархан хот манай гадны мотой аялагчтай аюу таалагдлаа. Цэвэрхэн хот байна. Бүх юм байт юм байна. Түвжрэл алга 50 хот байна. Тэгээд дээрэс нь тэр үндсэл дээр нь бид нар бас Дархан хотын захирагчтай засаг дарагтай 4 жил ярилцаад нэг иймэрхүү тохиролцоод өрсөн байхгүй. Тэгээд ер нь манай Red Fest Festival чинь independent nomadic гэж бас одоо тийм бие даасан одоо нүүдэлчин маягийн фестивал болох гэдэг байхгүй. Ер нь бол циклчдын байк руу бөгөөд энэ MC клубүүдийн одоо нэг зарчим гэх юм уу бичгтэйгөө ойлгоход заавал MC клуб нэг өөр ингэсэн фестивалтай байх хэрэгтэй гэдэг юм байна. Тэрийг дагаад бид нар яг тэгээд ингэсэн юм аа. Бүр түүх ярих юм бол 13 онд манайх чинь байгуулагдсан шүү дээ. Манай Red Falcons клуб чинь. Тэгээд 13 гишүүнтэй 13 street pub гэдэг газар анх одоо өнгөт эндээ одоо энэ хандаад жилээд гэж ярьдээ тэрийг аваад тэгээд ярьж явж байгаа. Ер нь бол MC клуб болж байгаа юм чинь өөр ингэсэн фестивалтай байх хэрэгтэй юм байна тий. Гадныхыг харахад фестивал гэдэг нь юу вэ гэхээр одоо музикчдын бичлүүтэй тий. Улс төр тийм юу хамаарахгүйгээр гоё найз нөхдийн цугларалд уулзалттай жилийнхаа төлөвлөгөөг аяллаг ярилцдаг. Насаа шуурчтэй зовлон жаргалаа уулздаг. Тэгээд 13 онд нэг тийм санаа яваалсан. Тэгээд 15 онд ер нь хийчихье гэж яриад талент салхи гэдэг наадмаа ах өөртөө нэрийн нөгөөд лого могог манай жижигман зураад лого бөгөөд тэгээд тэр санаа оноо бүх юм ярилцаад тэгээд хуудлаа одогт хийж гисэн байхгүй. Тэгээд нэг ч одоо яг манай ганцхан манай клубын фестивал гэж бодож яснаас үлдээ ер нь нийт Монгол музикчдын Монголын музикчдын сайхан фестивал наадам болгож байна. Одоо наадам болгоё чи. Тэгээд хийж гэлсэн. Тэгээд ондоо явахт тэгээд эсэл маань орж ирээл замын цагтаа тий. Тэгэл одоо манай ерөөнд дуудах гэж яамдууд орж ирээл дээрэс нь тэр үеэс манай ерөнхийсэд байсан хөрс ухгүй. Бас дэмжээл тий. Өөрөө моцикл ундаг байсан шүү дээ. Тэгээд талай салхи маань бүр сүлдээ олон улсыг болоод ирлээ. 16 онд салхи бэлгэлсэн байхгүй. Монголын чөбөрстөө. Одоо ингээд энэ фестивал ингээд өдөө хөлөнд нүүргээд өчлөө та нар аваад яв. 17 онд юм байна. Тэгээд тэрнээс хойш нөгөө нэг өөрсдийн гэсэн наадамтай болъё гэсэн юм толгойтоор яваалсан. Тэгээ яг 2 жилийн өмнө Red Fest гэдэг наадмаа хийчихье. Тэгэхдээ онцлог юм юу вэ гэхээр Монгол улс те манай монголчин нүүдэлчин соёл те. Тэгээд төмөрөн бүлэг морой унжгаад юм шиг. Ер нь ийм нүүдлийн маягаар фестивал хийвэл яа те. Нэг газараа биш. Яг үнэ. Тэгээд эхний жил одоо Төв аймгийн Налахын тэнд нэг өдөө малчны өдөг дээр хийсэн шин. Гадныханд аягүй сонирхолтой санагдсан тийм. Тэнцэн дээр нь орох бодгоо хийгээл хонио гаргаал те. Дээрэс нь 93 наадмаа хийгээл сураа харавал бөхөө барилдуулаад
Тэгээд мотоциклаар нь одоо нөгөө мөрний уралдааны чинь болохгүй шүү дээ. Тэнгүүд мотоциклаараа хин хамгийн удаан явах вэ? Тэгээд мотоцикл дээр тогтож хин хамгийн удаан. Тиймэрхүү нэг тэмцээн. Тэр нь айгүй таалагдсан гадныханд энэ өстой хаач байдгүй наадам байна. Анх удаа үзлээ. Энэ ч мөр хэрэг гоё наадам байна. Тэгээд тэрнээс хойш энд хийгээд 4 жил дархан нэг засаг дарахтай ярилцаад тохиролцоод гэж таалагдсан. Дархан автоманч гадныхан таалагдсан. Тэгээд засаг нь өөртөө газар гаргаж өгөөд дэмжлэг үзүүлээд бид нэр дарханд хийсэн. Нэр тийм байж вэ? Төв магистрал дээр байдаг. Яг төв магистрал байхгүй орж ирэл. Хойноос орж. Манай фестивал одоо жишээлбэл Оросоос орж ирлээ. Оросоос ч ганцхан Оросоос орж ирэхгүй бааш. Цаавал Европын аялагч нам аялагч нар орж ирээд замдаа яг дарханаар дайрч байгаа шин. Тэгээд талын цэлэгтээ орчоод талын цэлэгтээ юу гэдгийг сайхан ууж идэж амарчаад манай Red Fest дээр шараа тайлах. Тэгээд маргааш өглөө нь буцах. Нэг тиймэрхүү. Энэ жил яг хаа талын цэлгийнхаа өмнө хийчихээ. Яг орж ирж байгаа зам дээр нь дарханд хийчихээ. Тэгээд энэ жилийнхэн дархандаа болон дараа жилийнх нь бас нэг өөр санаа байгаа тий. 90 өсвөл дайжгүй санаа байна шүү. Энэ бол заавал нэг газараа байгаа гэхгүй. Нүүдэлчин тэр нэг жанжин шугамаа барай л тий. Maybe эх жил одоо өмнө говьд ч юм уу хийх яг болохгүй шүү дээ. Тэр хажуудаа хөдөөний айлууд байж байгаа шүү дээ. Бид нэртнээс нь мах шүлдээ, цагаан эдэ мэдээ бүх юм дэлгээ ширээ засглаар сонирхож байгаа юм л да. Монгол хоол, Монгол хүмүүсийн зундаа юу идэх тий. Хөвгөлтэй. Одоо чинь аймагуд чинь нэг үе бодвол бас хөгжөөд юмтай болчихлоо. Тийм шүү дээ. Гой гой кемпүүд, ресортууд болж байна. Тэгээ манайх илүү жоохон одоо өөрөөр ярих юм бол жоохон зэрлэгтэй болсон байдаг байхгүй майхантайгаа асар масар авчраад жинхэнэ нөгөө жоротостойгоо тэгээд гоё нү салхи талд те нэг Монгол маягаар тийм таалагдсан байна. Гоё гоё. Хэд хоног үргэлжлэх юм бэ чи? 2 хоногийн хөтөлбөр. 1 хоног. 1 хоног. Яг хүмүүсийг ядраахгүй. Яахгүй тэгээд өдөр өглөө 10 цагт дарахны талбайс театрын талбай дээр нэг арга хэмжээ нийслэл дархан нийслэлчүүдэд зориулсан арга хэмжээ болно. Эсвэл дараа нь үгээл нь манай клубээс манай клубын ерөнхийлөгч лавдорж үгээл нь баярын дөрвөн тэгээд соёлын арга хэмжээнүүд явна. Концерт хотоо самтлагууд очино. Тэгээ манай клубын чинь дэмждэг манай клубын гишүүд хүндэт гишүүдээр одоо манай Харангалаа өгсрөн ах байна. Одоо дэлхийн хамтлагийн томоо ноно ирж манай клубын хүндэт гишүүд шүү дээ. Тэнд ч явж тоглоно. Яг дарханчуудаа баярлуулчаад тэгээс хойш оройхондоо яг амралтан дээр очиод тэгжээ зөвхөн өөрсдийн хөөрөнд найзуудынхаа хүрээнд наадмаар хөгжлөлтэй гитартаа галын дэрэгтэй. Одоо яг ийм клубүүдийн бас нэг чухал зүйл нь гадаад харилцаа байх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгээд дайлангууд таасаа найзтайгаа ингээд өнгөрсөн жил Оросын холбооны улс бөгөөд Европоор туучаад ирлээ шүү. Тэгэхэд яг тэр үед л одоо гадаад харилцаа чинь нэг аминд орж байгаа. Тий одоо тэгээд хилтэй үл хөлтөө гэдэг шиг тийм ээ. Тэгээ яг нодлонгийн явсан битэрийн зорилго маань бол хүрээгээд хэлээ. Хоёр сая яг цаад эцсийн цэг хаа орчод ирв. Эцсийн цэг бид нэр Мурманск Трибекия тэгээ Беларусь орсон. Беларусын хил дээрээс буцсан. Тэгээ Москва тэгээ доошоо Дундад Азиудаар явсан Казахстан, Узбекистан, Тажикстан, Кыргызстан гэх ийм маршрутаар нэг 5 сар явчаад ирсэн. Гэхдээ яг хад хүрээгээд хэллээ, найз нөхдөйгөө хүрээгээд хэллээ. Шинэ клубтэй MC-нүүдэд танилцлаа. Тэгээ яг тэр үе чинь талын салхийн 10 жилийн ойлгож ирсэн тий. Талын салхийн 10 жилийн урилга тараагаад үүний дуудаад тэгээ 4 жил 25 онд талын салхийн 10 жилийн дээр бид хоёрын урилга тараасан. Казахстан, Узбекистан, Киргиз тий. Оросын холбооны улс Беларусаас хүртэл ирсэн шин. Клубуд ирж Монгол улсын маань хараад бишрээ ийм гоё болт юм уу? Ийм гоё олуулсан. Та нарын чинь төмөр мөрөө махан мөрөө унаал тал дээрээ тавхилтал замч байхгүй гэж бодож ирсэн чинь ийм гоё хөгжсөн юм байна. Битлээ харлаа тий. Дахиндаа хийж байна. Тэгэл жил болгон талын салхи маань одоо оролцоо гişүүд өрд зочдын маань тоо нэмэгдээл. Тэгээд жишээлбэл нодлон 25 оны юу гэтэл бараг 3000 гашуу циклч гадна бошоо дотоод гадна нийлээд үү? Тийм циклч одоо музик сонирхдаг жолоод фри райдерууд гэж ярьдаг шин. Бид нар
нийлээд бараг 3,000 шахав. Гişүнт үзэгчтэй. Одоо ер нь албан ёсоор хэдэн клуб байт юм бэ манай? Албан ёсоор MC гэх юм бол 9 клуб, 9-10 клуб байгаа. Дээрээс нь жижигхэн крю залуучуудын клуб. Ер нь сая энэ талын хэсгээр болсон баг 40 гарцсан байх шүү. Тэгээд тэр чинь ганцхан 2 дугуй тэхгүй шүү. 3 дугуй, 4 дугуй баг юм аа. Тэгэл нөгөө спорт байкууд байгаа. Дээрээс нь кроссийнхан байна. Тэгээ манай одоо нэг сорончд нэмэгдэж байгаа. Айгүй тэр чинь бас айгүй нэг клуб болоо гараад ирэх юм. Тэгээ нөгөө шаруудчид орчих үү дээ. Тэгээ орно шүү дээ. Тэгээд тэдний чинь тэгээ бас зохицуулах байлгүй дээ. Би тэгээд идэл гарч ирээд байл та тэгээд асуучих гэж бодлоо. Та бас энэ 2 дугуйтай тээврийг хэрэгсэлтэй зууралдаад бас чамгүй олон жил болчихлоо. Тэгээд одоо сүүлүүд ингэ нийслэлч тэр цайдагийн байгууллагаас ч тэр ингээл 16 17 той хүүхдүүдийг ингээл шахаж хавчаал болохгүй гээл хураан торгон ингээл далаалгаал сүрдүүлээл юм л та нөгөө би нөгөө сорончдыг л яриад байна. Тийм. Энд дээр та ямар бодолтой? Энэ бол хөгжил шүү дээ байх хэрэгтэй. Угаасаа бацаамагт бид нэр дугуйж игээл зам дээр гараад загнуулаад хөвгдөл чихтүүлээл те дугуйгаа хураалгаал ээж авдаа загнуулаад явжлээсэн. Уславар хийжлээсэн. Гэтэ энэ ч юм бол явандаа хөгжиж байгаа юм чинь тэгэхээр давхар нийслэл нь бас адилхан давхар идэртэй хөгжих төстэй байхгүй. Ядаж тэр замыг гаргаад өгч те дугуйны зам игээл байгаа шүү. Тэр шиг дугуйны замаа бүх дороо идэх гэх юм бол хүүхдүүд ээж замаар мамар тэр машины дундуур бидний урдуур тагуулдахгүй л гэдэг. Яг гол нь унжуулна мэдээж хамгаалт сайн байх хэрэгтэй. Одоо ядаж хүрээ аюулгүй байл гэдэг шиг тий. Дуулгын өмсөлт хооморны өвдгөний хамгаалт ядаж унах тий хулгаар нь ухрахгүй бас тэр чинь. Тэгээд тийм юм нөхчүүл болно шүү дээ. Би бол одоо жоохондоо л их дугуй ундаг байсан. Замын хөдөлгөөнд дугуйтай оролцол загнуулаад ад үзэгтэл дугуйгаа цагтаа тураалгаал ээж аваагаа дагуулаад дугуйгаа авчлаа. Тэгэхээр энэ бол байх л ёстой. Нэг ер нь бол энэ шүү дээ. Ер нь хорж яваад тусмал Монгол хүний нэг тийм нэг байна да тий. Зөрүүд гүжүүл зам байх зүйл. Гоё шүү дээ. Би бол суунтай залуучдыг хараад болчин тэд нар ч ирээдүйд бас мотоцикл олгох байх. Тийм шүү дээ. Дахиад нөгөө нэг асуудал энэ төвжирэл мөгжрэлтэй ч энэ чинь бас машина биш. Мотоциклаа сонгоо явж ивэл тий. Манай ч тэгээд ер нь үлрэл бовын юм 100 хавар намрынхаа нэг 3 улиралд 2 дугуйтай явах юм бол энэ төвчрэл нь багасгал гэдэг. Саа нэг ярилцлаган дээр нэг тэгцэн байсан л да. Сая ингээл та ингээд холын аялалд явхад ингээд сайхан эзгүй хээр талаар зөвхөн Монгол биш өөр орны ч гэсэн эзгүй талаар ингээл явж байхад гэж бараг л бясалгал болдог гэж ярьсан. Тэнд яг ингээд төмөр үлгэн дээрээ суугаад салхи сөрөө явж байхад маш их зүйл бодогддог. Хэн бодогдсон? Тэр нь бодогдсон, цойн бодогдсон, махан бодогдсон. Ээж минь, андууд минь, найзууд минь тэгэл шинэ гоё санаа орж ирдэ шүү дээ. Тарих онгоочд яг одоо өдөр тутмын одоо нийслэлд байгаа амьдрал чинь өдөр тутмын юм юунд орчдөг шүү дээ. Ийм маяг, нэг хэв маяг. Тэний ч юм бас ер нь хүн задлж явах хэрэгтэй юм шиг лээ тий. Бол аялдаг ч юм уу нэг өөрийн гэс нэг хоббитой болох хэрэгтэй юм шиг. Тэрэндээ илүү цаг зав ажилласаа илүү баг тэрэндээ илүү цаг зав гаргах юм бол хүн илүү сэтгэж илүү ажиллах нь юу юм бол одоо би жишээлбэл ингээл мотоциклтай аялж явах. Каскын дотроо хөгжмөө сонсно. Дэлхийн амтлагаа сонсно. Ангелог сонгаа сонсно. Тэгээд тэр дуу мууны үг мөг тэгээд дээрэс нь бас гоё санаа шинэ бодлууд төрөнтэй илүү ойлгодог. Илүү ойлгоно. Яг л ганцаараа тий өөрөө өөртөө ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр зам чинь өөрөө хүнийг бас өөрчилж байгаа. Тэгээд зөв тал руу тэр гоё байгалийн жишээлбэл 5 минут болгонд мөрчлөгдөж зам уул ус тэгэл нар жаргалаа нар мандлаа бороорлоо тэр болон чиньний бодол чинь өөр бас нэг байгалийн яваад байгаа ч бас хүний жишээл бороотой үед чинь нэг жоохон уйдрлах юм уу те хизээ дуусах юм бол энэ 500 км бороонд явна гэж бодлоо. Тэгээд тэр манай бороо чинь салхинд одоо суудаал өнгөрдөг бол тэр одоо энэ Орос Морсын Европын бороонд чинь нэг нүүл болсон бол тэгэл өдөржингөө орно шүү дээ. Тэгээд тэр үед тэр мотоциклд явах бас нэг жоохон өнөхтэй дурссан санаа тийм чингэл бодол орж ирнэ. Моральны тийм ядаргаатай өнөхтэй гэсэн физический хэсэг шүү дээ. Тийм бороонд хүн ер нь физический одоо
би махтар ядарсан гэдгээ оройноо л мэддэг юм билээ. Яг тэр явж явахдаа бол мэдрэхгүй. Нөө чиний бодол тарих дээрээс чиний харж байгаа хүлээж явж байгаа юм чи бүх юмд анхаарч байгаа ш. Дээрээс нь замаа харна. Янз бүрийн орж ирэх хүн дүрмээ барин буруу зүг иргэн тэр чинь мотоцикл унжгаа хүн яагаад тийм илүү реакцаатай байдаг вэ гэхээр машин дотор бол нэг юм дөрвөлжим дотор яваал тэгэл салхинчуд итгэхгүй тэгэл битүү тэгэл гадны нөлөө а бид нар чинь бол дээрээс нь гадны нөлөө дээрээс нь дүрмээр дээрээс нь хүний газар явж байгаа те тэр хүний газрын усын уул ясын даг гэдэг чинь нэг дүрмээр явна те яг үнэ тэгэл энэ бүх юм өнөө тэгэхээр чинь хүний мотоциклчин одоо мотоциклч хүмүүсийн юу илүү реакц те юм хүлээж авах юм илүү хүчтэй юм шүү ямар сайн мотоциклчтэй машин илүү сайн барьдаг гэдэг чинь анхаарал аюу мэдрэмж илүү сайжирт юм шүү. Гоё. Тэгэл одоо би таныг тэгшаах ингээл одоо хол аялал ингээл бараг л Орос Евразийг туучаал ингээл ороод ирж байгаа нэхэр нэг юм бодогдоод идэх. Одоо нэг 90-ад онд тайд чи ингээл ганцхан манцхан дэвтэй багт ингээл легенд одоо мөг шиг юм сонсогддог байсан. Бом бандитууд дээр мэрэмүү гэх тийм шүү дээ. Нэг Орос тийм байх болсон. Одоо тийм байх болсон. Тэгэхээр чинь бүр юу шүү дээ. 2000 оны дундуур бол байсан. Одоо нэг тоглоом сумтай, шааргын сумтай бом байдаг шүү дээ. Галт биш. Хий примөргөр бодуулж лээсэн. Тэгэл эрэмдүүлэх гээд бүслүүлээд сууж лээсэн. Одоо бол тэр чинь бүр байхгүй болсон шүү дээ. Мотоциклч биднийг ч одоо тоогч мантал тэгээ заман ч гэсэн гоё болсон. Хүмүүсийн харьцааж өөрчлөгдсөн. Энэ тал дээрээ бас орсуулж байгаа. Илүү хөгжөд байгаа юм да тий. Одоо мотоциклч жишээлбэл би явж байгаа л даарсан, норсон байрлах илүү юун зогсдог байхгүй. Нөгөө том фүрүүд, том машины зогсдог газар байдаг шүү дээ. Хоол гооз. Яг л тийшээ очихлаар хоолны амтан зүгээр харьцааж гисэн бүлээн. Тэгээд ороод мотоциклтаа шал ус уусан юм ороод ирэнгүүт дээрээс сууж харангууд нөгөө мотоциклч түрүүн над миний хажуугаар өнгөрсөн би даарс зүгээр өгшөө минутууд дарж гинөө яаж ийшээ суу хоол унд дээ мотоциклч нь бид нэр ингээд машиныхаа дундуур ороод 30 жий кабинд ороод нэг ядаж 2 цаг унтчих гэх жишээний даарцсан байвал нэг 100 г хийгээд өгөө. Тэгээд хүн тэр имиж тэр гоё юм дээр чинь бахлаар нээлттэй гоё ярина шүү дээ. Тэгээд ингээд ярьж мэрэад ингэдэг сонирхолтой. Яг нөгөө найзууд чинь жолооч нар чинь найзууд байгаа тэгээд дундаас суулгаад намайг яриулна. Би ч нөө яг дээрээ орс хэлтэй гэж хэлэв. Тэгэл тэр угаарыг орсынхын түүх мөх урлыг нь алей ярьчихлаа чинь илүү юу байгаа хөндлөл авч байгаа. Тэгээд би нэг цаг ч юм уу кабин ч гэсэн тухтаач тэр чинь тий ороод өгд чинь гараад ирэнгүүт миний мотоциклийг машины хооронд тавиад гучсан байгаа юм шиг. Тэгэл нөгөө чинь сэтгэл хөдлөл юм бэлгэлэх гээл нөгөө тэгэл Монголоос нэг юм төлхөр монстр нэг хөрхөн Монгол нэг гэрмэр хөргөчний наалт мал авч өгдөө тэгээ зүгэн дуртлахаа зүг тэрнээс гаргал өнгөд баярлал. Тэгээ аз таарах юм бол нэг Монголоос нэг шилмэлт Монгол архи авч явдсан шүү дээ. Тэр нэгээ бэлгэлэнгүүт өөстө Монгол баярлаа. Тэгэл нэг хаягаа солилцол Красноярск руу орох юм бол гэрээр заавал ороо усанд ороод унтаа цагаан хоолоо тэгээ амраад мотоциклч болохгүй л ингээд засварч найзууд байгаа. Тэр хайрцаг аягүй гоё идэх байхгүй. Тэр чинь нөгөө нэг замын бас нэг гоё амьдрал шүү дээ. Замын амьдрал гэх юм уу? Замын нэг тийм гоё сэтгэл сүнс юм шүү дээ. Сүнс байдаг байхгүй. Тэгээд тэр тал дээр одоо бол зүгээр болцоо. Дээрмч одоо Путин дарцсан юм шүү. Яг ч юм бол амар л өссөн. Ганцхан амиа өдөр зүгээр буунд сумд орол явдаг шүү дээ. Тэгээ манайхан чинь тэгээд Европоос машин зөөдөг хүмүүс чинь тэгээд буудуулж кино шиг л юм ярьдаг байсан шүү дээ. Талгаас найз манд гэсэн шүү дээ буудуулчаад бараг амьд ирсэн юм. Хамаг ямаа дэрэмдэлж л орж ирсэн. Өөрөсөн. Тэгээд ингээд та дөрөв ингээд баахан улс дурдлаа шүү дээ. Казахстан, Кыргызстан, Узбекистан ингээд ер нь ингээд өөр улсын яг дур сонирхол нэгтэй өсөл зорилго нэгтэй ингээд найзуудаагаа харахаар тэдний клубүүд, манай клубүүд, бидний одоо энэ соёл яг аль төвшөндөө байна? Манайх дөнгөж хөгжиж шүү дээ. Дөнгөж одоо нэг 3 настай хөгжиж шүү дээ. Хөлд ороод. Ингэж очроо битгэхгүй. Тэд нар чи угаасаа үйлдвэрлэгч орон циклаа үйлдвэрлэдэг байсан. Тэгээд хэрэгсэн тэр түүх нь баг 20 30 40 оноос баг эхэлж байгаа л үү. Циклээ тэгэл тэр
дэлхийн 2-р дайнаас хойш одоо Америкийн, Европын клуб чинь анх тэгж үүссэн. Тэгэхээр хичнээн жилийн хөгжилтэй байгаа тий. Монголд өнгөж 10 хэдэн жил, хамгийн дээд 15 жил болж байна. Моциклийн өнгөж удаа ярих юм бол жоохон биш. Тэгээ биднээс суралцах юм их байна. Бид нар ч гэсэн бид нар дээр гайхаж шít. Уг нь бол MC клуб чинь 1% тий. Гангууд гэж байгаа тий. Бид нар одоо байгаа шүү дээ. Тэгээ жоохон нөгөө юу нөөр бизнес ларийн өөр болсон болохоос. Бид нар ч гэсэн яг гайхаж. Та нар ч ямар гоё нэгдэлтэй байд юм бэ тий. Энэ олон клуб бүгдээрээ нэг дугандор, нэг талын сэлэх гэсэн дугандор зугслаад хоорондоо муудалцахгүй юм тэрвэлдээл тий. Тэгс мөртлөө тусдаа өөр юм ялгах юм өмсч байх юм. Бид нар бол манайхд бол хоорондоо нэг юм бол хэцүү юм болно шүү дээ гэж байна. Тэнгүүд биднээс суралцах юм байгаа. Тэнгүүд Фриланс гэх байлаа шүү. Тий. Тэгвэл хэлж байна. Тэ Монгол улс маань газар нутгийн том ч гэсэн тий хүн ам маань хэдүүлээ тий. Тэгэхээр Монгол биентэй хаалцаад яах юм бэ тийм. Тэгээд гоё нэгдэл клубуд нь гарчлаг, залуучууд нь гарчлаг. Тэгээ эн чинь хөгжил яванда цаг хугацаа харуулна шүү дээ. Хин нь үлдгөө нөгөө нэг шгшүүрэн дээр шгшүүш гэдэг нөгөө цаам нэдлэл сонирхлууд нь буугаад явцсан гарцсан ч хүмүүс байна. Тэгэл гадныхан клубуд манайхаас илүү хөгжилтэй байх нь аргагүй. Доод нь 20 жил 30 жилийн түүхтэй клуб. Яг би наатлын улсуудыг л асууад. Наатлын улсууд. Баринаас хамт гарсан хүмүүстэй биднээс 90 онд задрал. Тэгээд 90 онд гарсан гэхэд ч гэсэн социализмын үед нөгөө Уралд Днепр босгоод тэр юмгаа унаал байжсэн залуучууд байгаас. Тэр үед яг клуб байгаагүй. Гэхдээ моциклийн соёл, хотын моциклийн соёл гэж байсан л байна. Аль ч улс те. Та яг өөрөө сая ингээд миний илгэжсэн сэдвүүрэл хазаалгачлаа л да. Альва ингээд нэг орчин үеийн хот их шүү. Орчин үеийн хотуудын нэг салшгүй нэг юм том арт заавчгүй байх ёстой нэг юм соёл бол одоо энэ тайдын эрхлээд байгаа ажил байна л да, хобби байна л да, энэ мотор клубүүдийн. Тэгээд сүүлийн ингээл одоо Нью-Йоркч байна уу, Токиоч байна уу бүгдээрээ л энэ соёлыг амар их дээддэг агуулдаг. Нэг хэсэг бол яг нэг үгэлэхэд бол таа ч өөрөө улаан гэр чинь өөрөө ч бас тэмцэж явсан хүний үед их хад үзэгдсэн шүү дээ. Хад үзэгдсэн. Хайдаж. Чанга дутаад энэ наваар усал хийдэг л энэ моточ чинь аригчид хар тамхичид л гэж дуудуулна тий. Хамаг муухай юм их наасан шүү дээ талэр тий. Яг үндсэндээ бол манай циклч чинь нэг тийм хүмүүс биш юм байгаа шүү дээ. Үн чинь шал өөр хүмүүс үү? Жишээлбэл би зураач хүн гэж манай клубд одоо ширүүл инженерийн хөвөө юм байна. Хуульчнэр байна. Физикийн эрдэм бичлэгийн ажилчтай байна тийм. Авлагынхан байна. Дээрээс нь зүгээр техникийнхан байна. Тэгэл 9 жургийн л мэргэжлийн хүмүүс байж байгаа. Тэгээ эдгээр чинь нөгөө нэг яг залуу нас чинь өөр л дөө. Би чинь ч гэсэн тэгэл яндан чамбар албаар цоолдог байсан шүү дээ. Бол амбатаа нийлж байгаа яндан аломор глушитлийн дуу намсагчийг аваа хийчихгоо дуурангууд касгүй явал үсээ задгаа тавиал шилээ банда манда тэгээд тэр чинь нөгөө залуу насны юм байж л байгаа шүү дээ. Бүгд л тэрийг дайрж байгаа. Одоо энэ дэлхий дээр байгаа бүх том клубүүдийн үүссэн байсан гэл одоо энэ циклийн залуучууд бүгд л тэгж явж байгаа шин. А гол нь энэ чанга дуутай яндан энэ мэн чинь бол бас нөгөө дөрөвний миний ярьсан хөгжлийн нэг хэсэг байхгүй. Хот суурин одоо тий том мегаполис гэдэг чинь тийм л байхгүй. Тийм шүү дээ. Тэгж л хөгждөг яг хав тэн дээр нь дургуутсаж байгаа юм байж л дараа энэ чинь тэгэл тийм л байж тээ энэ чинь тэгэл яванда ингээл нэг кургаврууд гэдэг штэ тэгж л хөгждөг болохоос энэ дээр бол би нэг юм боддог штэ одоо бол өөрөлсөн нэг залуу насны юм чинь баг яагаад хотод ангарч октодыг сундалчтай архитаар сууч ингэж явдаг нас бол байсан одоо бол өөр бас одоо илүү аялал руугаа тий илүү залуучууд руугаа хүмүүжүүлэх тий одоо энэ олны жишээ болох гэх юм чи тэгэл хөгжлийн явц байж л таарна шүү дээ. Би бол ингээл том дуутай мотоциклтад ч юм уу сурамтай залуучууд зам дээр таарлан хэлтэй тий гаска өмсөө хамгаалалтаа ус мэдөө ингэж бити явангууд болгоод тэгнэ ах том дуутайгийн явангууд нь чи бити одоо энэ орон сууц дундуур хаацлаа тэр чинь зүгээр дармалдаа дүг гараа явуулсан шүү дээ. Зам дээр гарлаа хаацлаа. Энийг бас манай нийслэлд амьдарч байгаа бас хотынхан маань тий хотдож байгаа бас хэсэг хүмүүс маань тий хотод ирээд хотыг бас хүндлэх соёлыг бас дагах хэрэгтэй байхгүй ч бас нэг хотын соёлын нэг хэсэг байна. Яг үнэ. Энийг бол энэ шиглэж байгаа манай нийслэлч бас залуу хот шүү дээ. Залуу хот. Бүх юм л эхэлж шүү дээ.
Тэр чанга дуутай мотоцикл байна уу? Тэрийг бол тодорхой ухамсартайгаар тий. Хэрвээ үнэхээр тийм амар чанга дуутай бол хаачч болно шүү дээ. Одоо 3 давхар нөгөө вакуум цонх монголчууд дуу нэвтрүүлдэггүй юм биш үү? Эсвэл ийм картонын байшин амьдрах гэдэг юм уу яа. Удамжинд нэр хороол морол би жишээл манай клубийнхан бол жишээл хаацлаа. Заримдаа төрөө гарчин. Гаранга одоо ингэ нормал мотоциклийн нормал чинь 1-р 10 тэгээд хаацаад явхад өөрөө явдаг. Хэрэгслэн ш техник чинь тэгээд хаацлаад авах хэрэггүй шүү дээ. Тэгээд зам дээр гараад хаацлаа яа нөө. Эсвэл тэр одоо энэ зам хөгжөөд тийшээ зөндөл засмалууд авчихсан байна шүү дээ. Тэн дээр гараад явж болно шүү дээ. Болно. За тэгш яахынхаа бас нэг асуу гэж бодсон нэг юм зүйл байгаа. Манай тэгш яах маань одоо жинхэнэ мэрэгжлийн зураач хүн. Ер нь одоо ингээд мэдээж хэрэг намар ингээд цас ороод хүүтрэхээр мотоциклээ хучиж тавиад амраагаад мэдээж хэрэг энэ хүүтний үйлрэлд зураг уран бүтээлэл хийх байх, татууга хийх байх. Ингээд та яг өөрөө ингээд зургийн талаас татуу биш. Зураач талаас уран бүтээл хийж гин үү? Ер нь огт хийхгүй байгаа юу? Тэгээд саягийн мотоциклийн ер нь мотоциклтай холбогдсноос хойш шивээс бол салахгүй бол та. Тийм мэдээж хэрэг. Ягаад бол хойноо нөгөө багаж хэрэгслээ ачаад замдаа шивээсээ нөгөө нэг бензиний гам хоолгамыг лайвчд болохоор тэр намаарч гараа явахлаар мэддэг болцсон. Өдөгч гараа явлаа шүү шивээсээ цагаалаа. Босд би чинь өндөрслүүлийн нууцруулах 92 онд нөгөө 86 онд орохтой би театрын зураачаар орсон шүү дээ. Тэгээд төгссөн. Яг нэг хэсэг мотоцикл ундаг байхдаа нөгөө лимон, Явандов, Freeline тэр чинь ажиллаж байсан зураачаар, тайзны зураачаар, production зураачаар ажиллаж байсан. Тэгээд сүүлийн үед нэг кино гэдэг ажил маань жоохон өндөрийд ах шиг. Илүү мотоциклынхаа юунд хоббин дарагдаа тий. Зургийн юм дээр хаяа яг нэг хан ман дэрх зурдаг болсон шүү дээ. Би энэ диж бодоод байгаа байхгүй. Барны хан ман ресторан тий. Миний нэг тийм мөрөөдөл төсөөлөл байгаа байхгүй. Тэгшаах ингээ яг өөрийнхөө бүрийн хэмжээний гоё тийм үзэсгэлэн хийдэг. Яг л та таны зургийн бас ертөнцийн чинь надад их сонирн байгаа байхгүй. Бид нар мэднэ тийм бодол байгаа. Яг л ингээл жишээлбэл одоо хардлаа ирэх дээр циклтайгаа зогсож байгаа л ингээд тамхитаад нар жаргангууд зургийн санаад төрж байгаа ш дотроо. Энэ бүх юм ингээд энд хөгшин ч гэсэн нөгөө хаард нь ажиллаад байгаа байхгүй. Хардлаг байгаад байгаа байхгүй. Тэгээд ер нь тэгээд мотоциклаа унжидгаа бэлдэх ч юм уу те одоо яа таяг тулахлаарэ суугаад нэг тийм үзэсгэлэн гаргана гэсэн бодол дандаа дотор явж байгаа. Энэ бол гэж эргэж ирнэ. Энийгээ бол байдаг болохоор заавал нэг тийм хийнэ гэсэн юм бодол байгаа ш. Ямар санд өндөр эрх өдөр бас ирсэн шүү дээ. Бэлэг үзэсгэлэн байгаль дээр гоё үзэсгэлэн гаргая ямар яа гэсэн дээ. Санаач дотор яваал. Тэр юм чи нөгөө зун ингээд аялцдаг өвлөн нөгөө клуб өвөл бас манай клуб ажил зогсохгүй шүү дээ. Тэр наад ч зочд мочтой үйл ажиллагаа нөгдөж өгөн дээрээс нь манай клубын үйл ажиллагаа явуулж байгаа бус клубүүдтэй гадаа харилцаа. Тэгээд дундуур нь жижиг саж гарын юмнууд ол хийгээл байгаа. Үзэсгэлэн бол зургийн үзэсгэлэн бол мөрөөдөл байжлаа. Энэ тэгээд мөрөөдөд тахлаар угаасаа хүн нэг юм их бодоод тахлаар угаасаа биелдэг гэсэн шүү дээ. Тэрэн шиг тийм байгаа гоё өөр юм гэсэн. Ялангуяа энэ олон жилийн аяллаа тухай томч гэсэн. Томч биш юм ахад жижиг үзэсгэлэн гаргах байхаа л гэж бодоод байна шүү дээ. Зааж байгаа. Ирэх зочд их байх. Гадных модных ирэх болох тийм. Би одоо нэг дөрөнд очив. Би бүр үзэсгэлэнгийн танх юм танаас дахиад ийм гоё яриа авна заяа. Хоёул гоё тийм сууж байгаа. Яг тэгвэл тэн дээр миний гарсан зураг болгон түүхтэй гарах. Тийш бол зүгээр. Миний амьдрал чи өөр аялал юм чи. Тэгээ аялал чинь тэгээд тэр чигээрээ түүх. Тэр чигээрээ дурсамжууд байгаа байхгүй. Яг хэлдгээр амьдрал бол альбом юм тий. Зураг бол үлддэг шүү. Зураг авах гэдэг шиг зураг шиг тэр шиг бас гараар бүтсэн зураг гэдэг чинь бас. Үнэн. Үлдэхвэл үүдээ. Чивээсээ бол Монголд хийж байгаа. Одоо Монголд нэг хийх байсан. Яг одоо энэ залуучууд ч мундаг болоод байна шүү дээ. Амар чивээс айхтар болж байна тий. Залуучууд зөндөө гарч байна. Сургалтууд ч хийж байна тий. Одоо энэ хийж байгаа техник одоо хэрэгсэл багжиж хүртэл гоё орж ирж хөгжөөд.
наадам янз бүрийн фестивалууд зохиож штэ. Конвеншн зохиож юм. Эндээ бол зүгээр нэг танил талуудаар л хийжтэй штэ. Нөгөө найз нөхдийн дүүнер. Өөрийнхөө нэг танилын хүрээнийхээ төвшөлт тий. Яагаад ахаараа хэлэх гэдэг юм бэ? Ийм гоё ахаас нь илүү хийдэг залуучууд байхгүй танаар хэлэх чинь бас арай өөр гэж бас нэг тийм юу болсон юм шиг байна. Тэгш ахаараа л хэлчихсэн болов. Брэнд болсон. Тэгээд нөгөө тэгвэл шивэснийхээ доордоо иш тэгээ тавьж гаргаж болохгүй тэгж болчих. Хүний бие шүү дээ болохгүй. Тэгээд нэг гайгүй хямдхан мөртлөө сайн хийждэг юм байна үсч байгаа ш тэг шахтар очихгүй гэдэг. Та тийм левелд очтой. Баг гайхсан шүү дээ. Юу гэсэн ч юу юм. Яг хөө тэгээд шивэсний үнэн ч гэсэн одоо айхтар болж шүү дээ. Цаг магаар үнэлэгдэг болсон байна. Саяхан штэ тэгээд одоо энэ бид нар чи зах зээлд чи ингээл арчлал гэж нэг сайхан зүйлийг амтлал шивээс урлаг ин чи ингээл зад тавиал уртаа биен дээрээ шивүүлдэг болсон. Түүнээс бол дээр үед чи ингээл чоронгийн нэг бол зэрэгт яваад ирсэн үнэл одоо нэг бол ялтан үнэл шивээстэй байлаа шүү дээ. Тэр нуудаг тэр арилгадаг нийгэмд болохгүй шүү дээ. Одоо болохоор энэ бол бүр тусдаа бүр маш том урлагийн төрөл болчихлоо. Тий. Бид нар чинь санаж байгаа 2000 он тату фестивал хийсэн. 2009 онд хийсэн. Тэгээд тэрнээс хойш өөр юм болоод тэгээд хэмжээгүй тэгээд дүүнерт бас найдлага тавьцлаа бас тэгээд тийм гоё фестивал наадам хийх байлгүй. Уацтай. Би одоо нэг Японд байдаг нэг тэр нэг хипхоп дуучин залуу бол бас Японуудтай. Японч өөрөө тату аймаг том соёл. Тэр чинь байхтай соёлтой. Эдний тэр арга барилыг сураал рэп дуулдаг юм. Кавэлта танд. Тийм манай кав тэглэв. Тийм бас тату мастер болсон зээлэнээс. Японд байна уу? Японд байна. Одоо энэ Playtime фестивал дээр ирэх юм байна. Нэг л хоёлоо ирэхээр энэ тухай ярьж өгнө бол өрлөг хүлээж авсан шүү дээ. Гоё юм хийж ийна тэд нар бас. Гоё артист зөндөө шүү дээ. Тэгээд тэгш яхтай маш их баярлаа. Ямар ч гэсэн ингээд миний урилгыг хүлээж аваад энэ сайхан яриа өгсөн маш их баярлаа. Тэгээд би энэ зочдоос уламжлуулгаж асуудаг нэг асуултаа асуугаад өнөөдрийнх подкастыг өндөрлүүлээ байлаа. За. Таны хувьд яг аж аргал гэж юу? Аж аргал гэж юу? Аж аргал хязгаар нь дуусахгүй зам юм болов. Тэр замаар л явах. Айгүй аж аргал шүү дээ. Аж аргал хүн болгонд бас өөрийн гэсэн юутай л тэ. Төрөл аж аргал өнөөдөр жишээлбэл бүгдийн хардалаа нэг далайн хэрэг дээр далмодны доор хөвтээд коктейл шүмээ сууж бол тэр хүнд аж аргал байх гэдэг шийдэ тэ. Чи ажиллаа хийгээ явж ивэл тэ. Ажилдаа очихдаа дуртай очдог. Орой ажиллаа дараа гэртээ ирэхдээ гэртээ аж аргалтай ирдэг. Энэ бас нэг аж аргал. Миний хувьд болохоор энэ зам тэ. Энэ замаас энэ замд надад юу ч таарч магадгүй шүү дээ. Тэрийг л би хүсэж байна. Тэрнийхээ зорилгот явж байна. Миний хувьд одоо аж аргал юм болоо гэж бодож байна. Тэнгүүтээ дараа нөгөө таягтай болоод циклээд байх байлгууд урлан дотроо 6 сууч юу бас аж аргал шүү дээ. Тэгэхээр ингээд аж аргал гэдэг чинь нэг юмнаас өөрөө олж авах хэрэгтэй. Тэгэхгүй аж аргал хүлээгээл аж аргал байдгийн гэсэн биш шүү дээ. Өөрөө хизээ ирэх юм бол хайр хизээ ирдэг бол гэдэг шиг. Яг тийм өөрөө явж тэрж өөрөө болд юм шиг л. Заяаны зам дээр хийдэж шүү дээ. Заяаны ханд зам дээр байхгүй нөө. Байгаа л л да. Байгаа л. Тэр чинь бас суурин болчих гээд байна. Хан суурин байж чадсан. Юмс хараат болчих. Тий хараат болчих. Эцэж одоо шил орой зурагт үзээд яван дээрээ сонио уншаад эхнэрийн хаал хүлээгээ сууж чадахгүй л юм. За нэг 7 хоног төсвөл юм. Максимум доороос нэг юм тэгэл гараад нэг тийм цуснасаа яснасаа нэг нүүдэлчин байт юм шиг илүү. Тэгээд тэнэл ямар сандал гэдэг. Яасан үйлч гэж ирээ юу. Тийм би Монголд ирж үйлчдэг гэсэн зон дулаарлаа явчихдаг. Баагаа юм шүү. Ичээнд орсон яг үнэ ичээнд орчлоо ярьдэн шүү дээ нээлтэл. Тэгээд дүүдээ баярлалаа. Хайраа өрсөнд. Тэний ажил подкаст юм амжилт хүсье. Шоу гоё сонирхолтой очиж өгөөрэй. Эдг шахтаа маш их баярлалаа. Тэгээд подкастын төгсгөлд шахтаа болон таныг хүрээлж юу, таны дотны бүх хүмүүст
ирүүлэн хийх хүсье хамгийн гол нь. Таны аялал чинь сайхан шулуун дардан маш их дурсамжийг бүтээсэн тийм аялууд илүү их хол аялаараа илүү их гоё дурсамж бүтээгээрэй. Баярлалаа. Та тэгээд түрүүн хоёлаа тэр тамхины өрөөнд байж хат ярьсан. Заавалчгүй энэ аялуудаа сураач хамаагүй харин тийм үлдээгээрээ. Харин тий одоо аялаа гоё мөнхөлж үлдээ. Одоо энэ камер гүнж хөгжөөд шүү дээ. Нэр мэрэн ч үүсгэхгүй 360 ч шиг 180 ч сурах хэрэгтэй юм байна. Сургалтын суух хэрэгтэй юм байна тий. Гоё тэр үнэтэй цайтай юм авч чадахгүй ч гэсэн энэ ятгахта уцтайгаа харьцаж сурч байна тий. Гоё ажил хийгээрээ яхаад бидэнд тэр аялаа гоё үзүүлж яхаарай. За ингээд эрхэм хүндэт найзуудаа манай подкаст маань их өндөрлж байна. Өнөөдөр манай зочноор Red Falcons дүүгийн үүсгэн байгуулагч Nomad зураач Tattoo Master Тэгш хоёр ах маань оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.